Ховд аймаг. Ховд аймаг нь 1931 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотоос 1580 км, харин Монгол улсын зүүн хязгааруулах Дорнод аймгаас 2300 км-ийн зайд өрштөөг 1755 онд Манчнар зүүн гарын хаант улсыг эзэлж авсны дараа зүүн гарын уламжлалт засаг захиргааны хэлбэрийг манжижинуулсан Ховдын хязгаарын байг засаг захиргааны байгууллагыг бий болгожээ. Ховдын хязгаар нутагт дөрөвдийн нэг чуулга нь 2 аймаг 16 хошуу, Торгуудын чуулга нь 3 хошуу, Алтаа ураанхаа 7 хошуу, Загчин 2, Уйлд мянгадын 1 хошуу тус багтаж байна. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газраас 1931 оны 2 дугаар сард хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар аймагчлах үйл гаргажээ. Нутагт дэвсгэрийг шинжилэн ангиллах тухай үеийн баримтлал нь Чамдман уулын аймгийг Ховд, Увс 2 аймгийг болгоно байгуулжээ. Бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчид 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор жаргалан төвтэй Ховд аймгийн Алтай, Манхан, Үйнж, Булган гэх зэрэг 13 сумтаа байгуулжээ. Ховд аймгийн өнөөгийн байдал 70,000 км² газар нутагтай бөгөөд 2024 оны судалгаагаар 90,000 хүн амтай бөгөөд Загчин 5 сум, Халах 3 сум, Ураанхаа 2 сум, Торгууд 1 сум, Уйлд 1 сум, Мянгад 1 сум, Дөрвөд 1 сум гэсэн олон ясны 17 сумаас бүрднэ. Ховд аймгийн эдийн засгийг бүрдүүлэгч нь газар тариал нь хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхай, барилгын материал гэх мэт маш олон зүйлээс бүрддэг. Мөн Эрдэнэ бүрэн суманд барьж буй усан цахилгаан станц нь Ховд хотоос 85 км, Эрдэнэ бүрэн сумаас 25 км зайд орших бөгөөд Ховд гол дээрх шижигтийн навцалд баригдах юм. Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 МБ байдаг бол 2019 онд баталсан Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын гэрээгээр 90 МБ хүчин чадалтай байхаар төлөвлөсөн байна. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц нь 2027 онд ашиглалтанд орсноор баруун 5 аймгийн хэрэглэгчдийг дөрвөн усан цахилгаан станц, Тайшир усан цахилгаан станцын хамтын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангаж ажиллана. Ховд аймгийн Булган сумд болсон Байтуггийн тулгуурлалтанд амбие зориулан тэмцсэн Монгол улсын бааtruуд 1947 оны Байтуг богдын тулдаан таалан сойрхнов. Байтуг богдын хилийн цааталд Хятадын гоминдааны морьт хороо Османы толгойс